сайн байцгаана уу, өдрийн төргий. Бид нэр явсаар хагаад Итали улсын Модено хотоос жоохон цаашаага Бологно хотын яг наахан байрлах алдарт Паганигийн музей дээр ирж гисэн байна. Тэгээд энд музейг орж үзье. Ер нь болохоор энэ Пагани компани болохоор манайх иргэдэд мэдэх айгүй алдартай суперкарын брэнд хэдиж бас маш жижигхэн үйлдвэрлэлд хүсэх юм бол энд музейгээ үзээд дахиад цаанд үйлдвэрийн фактори аялал хийх тийм боломжтой. Тэгээд үзсэглээд музей рүү орцгоё. Пагани брендийг үүсгэн байгуулагч Хороцо Пагани гэж хүн маань өөрөө бол харьцангуй сүүлд төрсөн бай 1955 онд төрсөн. Тэгээд энэ Пагани гэдэг брэнд нь өөрөө 1992 онд байгуулагдсан компани. Тэгээд ямар учиртай ямар хүн бэ гэхээр Аргентин төрсөн Итали хүн байгаа. Яагаад тэгэхээр түүний ээж аав нь Итали улсаас Аргентин улс руу нүгээд тэндээ нарийн боовны одоо бизнес хийдэг байсан. Тим гэрүүлийн хөлт. Тэр утгаараа Аргентин төрсэн Италихан гэж явдаг. Аргентин улсд өөрөө Хороцо Пагаnig болохоор өөрийнхөө ээж аавынхаа ажлыг өвлүүлж хийх бус автомашины талаар ерөөдөө явъя гэсэн бас л муу чинхүү сонирхолтой хүн байсан. Тэгээд тэр утгаараа өөрийн анх амьдардаг байсан газар Аргентин улсын жижигхэн тосгонд амьдардаг байсан. Тэгээд би энд байх юм бол хэзээ ч энийгээ хөгжүүлж чадахгүй юм байна. Ерөөдөө би эндээс ингэж өөрийгөө хөгжүүлж чадахгүй мэн гэдэг мэдрэмжээ аваад ямар үйлдэл хийсэн бэ гэхээр тухайн үед эхний ээж нь өөртөө 20 сая жижиг уралдааны машин хийж үзчихсэн байгаа хамгийн анх. Тэгээд яваа явандаа бас зүгээр байхгүй. Хамгийн анхны ажил нь болохоор Renault гэж компанид ажилд ороод тэгээд тухайн одоо энэ зураг авах болсон байгаа. Уралдааны F3 ангиллын машины энэ гүйцэврийг сайжруулах ийм ажил хамгийн анх хийжсэн юм байлээ. Тэгээд Паганигийн болохоор энэ ажил нь өөр нэлээд үнэлгээ тухайн үед сайн авч ирсэн болохоор өөр ер нь бол би яа. Ерөөсөө би Итали хүн. Тэгэхээр би Итали улс руу явнаа. Тэнд очиж ажилланаа гэдэг өөрийнхөө амьдралын гараагаа ихтүүлээд хоёр дахь хамгийн том өөрт нь чухал инспирэшн өгсөн ажил нь ямар компани байсан бэ гэхээр Lamborghini-д ажилд орсон. Ийм хүн. Тэгээд энэ дэр анзаараад харах юм бол сая музей руу ороод хахад ингээд Да Винчи одоо хиний Мона Лизагийн хөрөг зургууд ингээд байгаад байгаа тий. Тэгэхээр Пагани брендийн онцлог философи нь юу вэ гэхээр ерөөсөө Леонардо Да Винчигийн философи болох шинжлэх ухаан, урлаг хоёр нэг цул хамт байж болно гэдэг ийм үтсэн философитой. Тэр чутгаараа Паганигийн машинууд бол бусад одоо юу гэдэг Ferrari, Lamborghini бус брэндээс ялгарх зүйл нь юу байдаг вэ гэхээр ерөөсөө л masterpiece буюу бүх хийцэлээр маш өндөр чанарт анхаарч чадсан бүх машинуудыг masterpiece байдлаар үйлдвэрлэж чаддаг. Тэр үр онцлогтой. Тэгээд энэ бол болохоор Паганигийн хүүхэд байх үеийнх нь тухайн хийжсэн анхных нь гүйцэд сайжруулсан машин энд байгаа юм байна. За тэгээд өөртөө дугуй игээд онцдог байсан гэж байгаа Паганигийн хувьд. Өөртөө дугуй аваад дугуйнууд араа аваад сэлбгээр нь аваад тэгээд угсраа дугуй болгоо онцдог. Ийм онцгтой тийм хүүхэд байсан гэж ярьдаг. Тэр утгаараа Паганигийн музей руу орж ирэхээр хамгийн ихэнд түрүүний хэлсэн хүүхэд байх үеийнх нь хийжсэн ажлууд тэгэхээр энэ болохоор 20 орчим настайдаа хийжсэн ажлууд нь. Одоо ийшээгээ бол мэдээж үндсэн машинууд нь байгаа. Энэ дээр нөгөө түүхэнд байгаадсан зүйлүүд нь яг байдаг юм байна. Юу гэхээр энэ бүх модельүүдийг яг Пагани өөрөө хийж ирсэн байна л та. Тэгэхээр юу гэхээр Паганигийн өнөөдрийн хамгийн өөрийнх нь дуртай модель бол мэдээж Пагани Zonda. Тэгвэл яг үүнийхээ яг үндсэн концепцийг 12 настай байхдаа гаргасан гэж үздэг юм байлаа. Тэгээд түрүүний хэлж нөгөө өөртөө зүгээр нөгөө хуучныг нөгөө сэлбэний хогноос хүртэл өөртөө мотоциклгээд авчирдаг байсан. Тэгээд өөрийнхөө бас нэг Renault гэх машиныг гүйцэврийг өөрчлөөд юу бол багийн кабрио дээр нуухах машин болгочтой. Тийм л ерөнхийдөө хүүхэд байсан гэж ярьдаг юм байлаа. Тэгээд түүхэнд бол тэгээд Паганигийн хувьд бол өөрийнх нь түрүүний хэлдэг Renault-д ороод тэр цаана барилж байгаа F3 ангиллын машин гүйцэд сайжруулах ажил нь өөрөө үр дүнтэй болоод түүнийхээ үнэлэгдэнгүүтээ түрүүний хэлдэг Итали руу явж ажиллана. Би ерөөсөө энэ Итали хүн болохоор би Италид л очино гэдэг. Италид ирсэн даруйд хамгийн түрүүнд Lamborghini-д ажилд орсон. Тэгээд Lamborghini-д ямар ажил хийдэг байсан бэ гэхээр хамгийн л одоо хар бор ажил буюу хамгийн ажлыг бүр 0-оос эхэлж ажилд орж ирсэн. Тэгээд улмаар Lamborghini-д болохоор орохдоо сүүлдээ засварын ахлах механик гэдэг тушаад дэвч явсаар хагаад бүр сүүлд юу болсон гэсэн чинь Хороцо Пагани маань Lamborghini дотор
нөгөө нэг алдартай Lamborghini чинь Countach Evoluzione тэгээд нөгөө LM Tic-Tic 2 бүр Diablo хүртэл хийж исэн ийм хүн юм байлээ Lamborghini дотор. Тэр утгаараа Lamborghini одоо энэ музейд байгаа энэ загварууд нь бүгдээрээ өөрийнхөө анхны гаргаж ирсэн концепт загварууд нь. Тэгээд Lamborghini-д маш сайн ажиллаж исэн тэрээр юу болсон бэ гэхээр ерөөдөө яа гэд энэ яг тухайн Lamborghini-д хийжсэн модулуудын оригинал хувилбарууд нь байх шиг байна та. Скетч нь. Тэгэхээр Lamborghini-д ажилд орчоод за тэгээ өөрөө мундаг дарга болчихсон, үнэлүүлсэн те. Тэгээд нөхөр яасан бэ гэхээр би бол Lamborghini-д аюу хайртай, энэ хайртай брэнд, хайртай компани намайг хөл дээр босгосон. Одоо би яамаар нөхөр компанийн удирдлагатайгаа аюу ярьдаг байсан юм. Юу гэж ярьсан бэ гэхээр хэдүүлээ яа. Энэ карбон композит буюу карбон гэдэг энэ одоо материалаар одоо FRP материалаар хэлээ машины юм эд анги хийя. Тэгээд хэдүүлээ яа. Зөвхөн Lamborghini дотроо биш өөр компаниудын тухайн Формула 1 ч юм уу те эсвэл тухайн Ferrari ч юм уу өөр багуудын материалыг хийж өгдөг ийм компани байгуулад биш энэ бизнестэй болгоё гэж хэлэхэд нь тухайн Lamborghini-гийн удирдлага болохоор өөрийнх нь саналыг ерөөсө хүлээж аваагүй юм байна. Яагаад тэгэхээр тухайн дэвж хариулсан бэ гэж ярьдаг вөхөр Ferrari-д ийм композитын үйлдвэр байхгүй хахад бид нар энийг юу гайх юм бэ гэд. Тэгээд улмаар яасан бэ гэхээр Хорозо Пагани маань өөрийнхөө ажилласаа гараад тухайн үед нэг зээл авч ирсэн. Зээл аваад хамгийн анхныхаа хөрөнгө оруулалтаар юу авсан бэхээр нөгөө карбон материалаар хийсэн эд ангийг шарах зуух гэж ярих юм уу да. Нөгөө хасах биш нэмэх 50 градус дээр вакуумлаад ингээд чандаг юм зуух хамгийн ихэнд өөрийнхөө мөнгөөр аваад тэгээд өөрийнхөө компани болох анхч Modena Design гэж нэртэй компани байгуулаад тухайн Ferrari, тухайн Daimler буюу Benz те тухайн Формула 1-ийн машинуудын эд ангиудыг хийж өгдөг байсан байна. Энийг ингэж явсаар хагаад юу болсон бэ гэхээр мэдээж өөрийнхөө хувьд тухайн бизнес амжилттай байсан. Одоо энэ тухайн хийж исэн эд ангиуд нь энэ байна л да. Өөрөх нэг үйлдвэрлэлээ хийгээд зардаг байсан гэсэн үг. Ингэж жагаад юу болсон гэхээр 1992 онд өнөөдрийн бидний сайн мэдэх Pagani автомобиль гэдэг энэ компани үүсгэн байгуулсан. Ийм онцтой хүн. За Pagani-гийн хувьд болохоор энэ брендийн машинуудын хувьд нэг онцлог байдаг. Юу вэ гэхээр бүх хөдөлгөөрүүд нь Mercedes-Benz-ийн V12 хөдөлгөөр өгдөг. Ерөөсө бүх машинууд нь. Тэгээд энэ ямар учиртай вэ гэхээр хамгийн их машина хийгээд тэр ихэд өөрийн masterpiece машин хийнэ. Би бол хийцэлтэй машин анхаарна гэдэг юм философор явж байгаад юу болсон бэ гэхээр нөгөө мотор хэрэгтэй болчихсон. Тэгвэл мотор хэрэгтэй болоход тухайн нөгөө нэг алдартай Fango гэдэг байгаа хүн чинь туссан юм байна л да Pagani-д. Яг тэр Pagani-ны энэ хоёр хоорондоо найзууд. Тэгээ Pagani бол мэдээж Fango-гийн фэн байсан. Тэгээ өөрт нь хамгийн их туссан болоод өөрийнх нь шүтдэг тамирчныхаа нэрээр хамгийн их машинаа нэрлэх гээд энэ Zonda гэж биш Fango F1 гэж нэрээр машинаа үйлдвэрлэж ирсэн юм байна л да. Энэ машины хийхдээ хамгийн анхны машины хийхдээ нийт одоо аль биесний факторийн үйлдвэрлэх машины хийхдээ 7 жил зарцуулаад тэгсэн тэр хугацаанд нь юу болсон бэ гэхээр нөгөө Fango маань өөр нас орсон юм байна. Нас ороод. Тэнгүүт машиныхаа нэрийг өөрчлөөд одоо нөгөө хүндэтэлтэй хандах хэрэгтэй болохоор за бид бол ингээд энэ хүний нэрээр машин хийж болохгүй юм байна. Өөрөө нэрээ гаргая гэд Zonda гэж нэрээр гаргасан. Тэгээ Zonda гэж нэр байгаа. Дээр нь Pagani-гийн модулууд бол нэг тийм олон модуль бол байдаггүй. Жишээ нь Huyara гэж байгаа, Utopia гэж байгаа. Тэгээ Zonda гэдэг нь болохоор юу вэ гэхээр ерөөсөө нэг бурхны нэр юм байна. Тухайн дээрвийн соёл иргэншилт байсан салхины бурхны нэр юм байл л дээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд нөхөр Huyara бас болохоор Андын нурнаас орж ирдэг юм зөөлөн салхины нэр юм байлээ. Тэгэхээр машиныхын нэрийг болохоор ерөөхдөө дандаа юм салхитай холбож өгдөг ийм утгатай байдаг. Тэгээд Pagani-гийн хувьд бол түрүүний хэлдэг ерөөсөө хийцлэлээр маш их анхаардаг. Бүх зүйлийг masterpiece байх хэрэгтэй гэж хийдэг бод одоо бидний байгаа Pagani компани маань энэ байгаа газар хажууд нь үйлдвэр нь байгаа. Тэгээд жилдээ нэг 40 орчим машин үйлдвэрлэдэг ийм жижиг компани. Тэгээд яадгүй хэр нэг машиныхын үнэлгээ бол зах зээл дээр нэг 2.5 сая доллароос эхэлдэг. Дээшээ 17 сая доллар хүртэл тийм үнэлгээтэй байдаг тийм машин. Тэгэхээр Pagani машин бол мэдээж hypercar-д орох орон, supercar-д орох орон. Гэхдээ яг өдөрт нь мунхаас илүүтэйгээр энэ бол яг цэвэр masterpiece-ийг ойлгодог, masterpiece-ийг үнэлдэг хүмүүс зориулж Pagani өөрийнхөө машинаа үйлдвэрлэдэг юм билээ. Тийм болохоор манай тардаа энэ хийцэл нь үнэхээр бүр ингэ үгээр хэлхийн аргагүй юм гайхалтай хийцлүүдтэй. Бүх деталь болгон дээр өөрөө ингэж анхаарч ажилладаг. Тийм байлаа. Тэгээд Horozzo Pagani болохоор
сониос юу англи хэлийг маш сайн мэддэг. Тэгсээр нь ерөөсөө англиар ярьдаггүй. Ярих дурггүй гэж. Италиар зөв ярьдаг. Тийм хүн. Тэгээ одоо ч Хорооцоо Паганини бол амьд. Одоо ч гэсэн үйлдвэрийнхаа захирлын ажлыг хийгээд одоо машин зарж байгаа. Тэгээ цөөхөн эрхмүүд нэг. Одоо юу гэхээр Lamborghini-г үүсгэн байгуулж үүд болсон, Ferrari бол байхгүй, Mercedes бол мэдээж байхгүй бол одоо байгаа бас цөөхөн яг юм суперкар, хайперкар брендийн үүсгэн байгуулсан хүмүүсийн нэг. За Паганигийн хувьд бол ерөөсөө гол философи нь юу гэхээр Леонардо да Винчигийн философи болох шинжлэх ухаан урлаг хоёр ингэж хамт байж болно гэдэг энэ нэвт ойлголтыг ерөөсөө нэвт шувт яг компанид хэрэгжүүлдэг ийм онцлогтой ярих нь. Тэр ч утгаараа юу гэхээр ерөөсөө машинд хийж байгаа бүх энэ хийцлүүд бүгдээр яг мастерпис буюу урлагийн бүтээл шиг байх хэрэгтэй гэдгээр нь ханддаг. Тэгээд Паганигийн хувьд ерөөдөө олон төрлийн модель байхгүй. Үндсэн модулууд нь бол хамгийн өөрийнх нь дуртай машин болох Zonda, Huyera, Utopia гэж байна. Жишээ нь машиныхын нэрүүд нь хоорондоо ямар онцлогтой вэ гэхээр Huyera бол дээр үеийн бас соёл иргэшлийн салхины бухны нэр юм байлээ. Харин Zonda гэдэг нь болохоор Аргентины Андын нуруугаас орж идэг зөөлөн салхины одоо нэр юм байл. Тэгэхээр Паганигийн энэ болт болгон одоо нэг машин хийхэд дунджаар нэг 1400 орчим болт орд юм байна л да. Тэнгүүт энэ болт болгон дээр Паганигийн өөрийнх нь лого байдаг. Тэгээд энэ болт нь энгийн төмөр биш титаниум материалаар хийгдсэн байдаг бөгөөд нэг болтны үн дунджаар 300 сая төгрөгтэй. Тэг өөрөөр хэлбэл энэ машинд орсон болт нийт болтных нь үн нь дундаж Porsche аваад унчих хэмжээний тийм онцлогтой машин байдаг байна. Тэгээд хоёр дахь зүйл нь юу гэхээр нөгөө бүх зүйлийг урлагийн бүтээл байлгах хэрэгтэй гэдэг утгаараа одоо ингээд энэ харах юм бол Паганигийн энэ биш үү? Паганигийн толны хэлбэр өдрөөс эмэгтэйний нүд юм байна л да. Хэлбэр хийсэн гинэ. Тэгээд юу ямар бэлгшээлтэй тэгэхээр энэ толь руу харахад хорвогийн хамгийн хөөрхөн хүүхэн чам руу харж байгаа гэж тэр мэдрэмж төрөх хэрэгтэй юм гинэ. Тэгээд бүх хийцлүүд дандаа мастерпис болгож чаддгаараа Пагани бол онцлогтой. Өөрийнх нь ажлаасаа гарсан шалтгаан бол нөгөө карбон технологи бол улам хөгжих боломжтой. Ирээдүйд одоо юу гэдэг нь карбон материал бол амар үнцэнтэй болно гэдгийг мэдэрч ирсэн цөөх эрхмүүдийн нэг гэж хэлж ирсэн тийм үү. Тэгвэл Хорооцоо Паганигийн хувьд бас нэг хийсэн зүйл нь юу гэхээр одоо ингээ энийг хардаа. Энэ карбон ингээ ойртод харахаар нөгөө уламжлалт бидний мэддэг карбон шиг биш байгаа байхгүй ингээд хээнүүд нь жоохон өөр нэг юм ив хавгүй юм шиг жоохон өөр харагдаад байгаа. Тэгсэн яасан гэсэн чинь Хорооцоо Пагани болохоор дэлхийд карбо титаниум гэж материалыг хийсэн оюуны өмчөнд эзэмшдэг юм байна. Тэгээ ямар онцлогтой вэ гэхээр энгийн карбон файбрыг бодох юм бол нөгөө карбон материалыг нэхэхдээ титаниум утсаар нэгсэн юм байна л да. Тэгэхээр илүү бат бөх, бүр илүү мундаг тийм материал хийсэн. Тэгээд өөрөө яг энэ Паганигийнхаа бүх машинуудыг өөрийнхөө зохион бүтээсэн карбо титаниум гэж материалаар хийдэг. Тийм онцлогтой юм билээ. Сониос дэлхийд байгаа хамгийн их Паганигийн цуглуулгатай хүн бол Хорооцоо Пагани өөрөө гэж явдаг юм байна лээ. Өөрөө бүх загваруудын хамгийн одоо лаг хөлбөрөөс нь аваад хадгалцдаг. Хоёрдугаар дэлхий дээр одоо нэг Пагани зарагдчих хахад 200-аас 300 нийт Lamborghini Ferrari зарагддаг. Тийм бил. Яагаад гэхээр Пагани ерөөсөө нэг машин дээдлэн жилдээ нэг үйлдвэр нэг жилдээ 40 машин үйлдвэрлэдэг. Тэгээд эдгээр загваруудаас ерөөсөө нэг 2 шиг, 5 шиг, 10 шиг үйлдвэрлэдэг. Тийм онцгой компани юм билээ. Яг одоо миний хард байж байгаа энэ газар бол юу гэхээр Паганигийн үйлдвэр байгаа. Тэгээд энэ үйлдвэр нь ямар онцгой вэ гэхээр дэлхийн хамгийн чимээгүй үйлдвэр гэж нэрлэдэг юм байна. Юу гэхээр дотор байгаа ажилчид нь хоорондоо юу ч ярьдаггүй. Тийм дүрмтэй байдаг. Тэгээд энэ ямар ч утгатай гэхээр яг өөрийнхөө урд хийж байгаа юмдаа 100% анхаарлаа хандуул гэдэг утгаараа ерөөсөн дотор байгаа ажилчид хоорондоо юу ч ярьдаггүй. Тэгээд дэлхийн хамгийн чимээгүй үйлдвэр яг одоо энэ хаалгаар ороод байгаа. Тэгээд энд ороод бол бичлэг гэж бол харамсалтай нарай болохгүй. Угаасаа нэг жилдээ нэг 40 машин гэхээр нэг дор нэг 3-4 машин яг үүдүүлээ зогсож идэг. Тийм үйлдвэр хаалцтай. Тэгээд энэ удаагийн дугаарыг Итали улсын Бологно хотын наан байрлах Паганигийн музейгээс бэлгэлээ. Удахгүй дараагийн дугаараар уулзцгаая.